үндсэн хуулийн цэц ер нь улс төрөөс хол байх ёстой юм уу? Яг энэ үндсэн хуулийн цэцийн тухай хуульд бол улс төрийн одоо өндөр нарийн мэрэгшилтэй хуульч байх ёстой гэсэн ийм зүйл залт байна л да. Гэтэл нөгөө амьдрал дээр яг сонгож шалгаруултанд л ийм улс төрийн одоо нарийн мэрэгсэн хүн байх ёстой гэсэн ийм заалттай хэрнээ улс төрийн бас томилгоо хийгддэг тий. Гэтэл улс төрийн томилгооноос хол байх ёстой, улс төрөөс хол байх ёстой, ангид байх ёстой гэдэг ингээд үзээд байна л да тий. Ихэнхдээ ингээд холиод тэгээд хоёр нэр дэвшигчийг бол хувь хүнийх нь хувьд одоо хоёулангийн бол маш сайн мэднэ. Ер нь бол улс төрийн бас намуудын томилгооноос орж ирж байгаа ч гэсэн хувь хүмүүс нь өөрсдөө хуульчийн хувьд бол бас Монгол улсын одоо энэ хуулийн салбарт өөрсдийгөө бас таниулсан юм мундаг хуульчдaltaа. Тэгэхээр яхаарахгүй бас улс төртэй холбоотой тийм нэг нөгөө л яри те. Тэгэхээр энэ одоо үндсэн хуулийн цэцгийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай юм уу? Энэ улс төрийн өндөр мэдлэгтэй мэрэгсэн хүмүүс байх ёстой гэж заачаад нөгөө талаасаа улс төрөөс ангид бай гэд ингэж байгаа чи ер нь зөв юм уу? Энэ дээр та хоёр одоо хуульчийн хувьд хариулт өгөөч. За хоёрт нь уул нь бол миний бодлоор бол ер нь маш сайн одоо хуульч эрхцүүж хүмүүс тэнд одоо ард иргэдийн одоо зөвхөн улс төрийн хүрээнийхний асуудлыг шийдэх биш те жирийн иргэдийн одоо энэ үндсэн хуулийн одоо зөрчил болсон энэ маргааныг шийдвэрлэж явах ёстой л гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхээр та хоёр энэ дээр ямар байр суурьтай байдгийг магадгүй одоо дэмжигдээд үндсэн хуулийн цэцгийн гишүүнээр ингээд явах юм бол энэ хуулинд бас өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үздэг үү? Ийм асуулт байна. Тэгээд тодруулъя. Гишүүн их төвийн асуулт бол зүй ёсоор тавигдж байгаа асуулт л та. Үндсэн хуулийн цэц буюу олон улсад бол үндсэн хуулийн шүүх гэж явж байгаа. Францад бол үндсэн хуулийн зөвлөлгээд явдаг. Тэгээ олон загварууд бий л дээ. Тэгээ Монгол улсын үндсэн хуульд анх боловсруулахдаа бол яг шүүх гэж заагаагүй. Тэгээ өнөөдрийг хүртэл одоо зарим нь бол үндсэн хуулийн шүүх биш гэж үздэг улсууд байдаг. Гэхдээ яг одоо шийдвэр гаргаж байгаа процесс бүх юм нь бол бусад улс орнтой харьцуулах юм бол яг л одоо үндсэн хуулийн шүүхийн энэ загвар явж байгаа. Зөвхөн манай онцлогийн тухайд бол та яг хөндөж байгаа учраас улс төрийн хүрээнээс орж ирж байгаа гэдэг түрүүн ариун зээг гишүүн хэллээ таач бас хэлж байна. Ер нь яг улс орнууд бол янз янзын загвар байгаа. Та бүхэн мэдж байгаа Америк нэгдсэн улсын одоо дээд шүүх бол хоёр намын томилгоогоор одоо явдаг. Гол юм нь бол процесс нь ил тод. Тэгээ хувь хүний бие даасан байдлын л одоо гол нэг харгалздаг. Тухайн одоо шүүх нь бас өөрөө шийдвэр гаргаж байгаа процесс нь хүлээн зөвшөөрөгдөхөж байх хэрэгтэй. Түүнээс нууж хаагаад байх юм байхгүй ардсан нийгмийн тогтолцоонд бол ер нь бол улс төрийн одоо намын харьяалалтай улсууд бол янз янзын албан тушаал тавигддаг. Тэгэхээр тухайн хүний бие даасан байх чанар урд өмнө явж исэн асуудлууд гэж ярьдаг. За миний тухайд бол танд одоо хэлэхэд бол үндсэн хуулийн цэц бол улс төрөөс хол байх ёстой гэдэг бол илүү тийм зарим тохиолдолд бол онлын яг талаас бол хол байх ёстой гэж үздэг. Гэхдээ үндсэн хуулийн эрх зүйн маргаан өөрөө төрийн дээд байгууллага, төрийн дээд албан тушаалтны асуудлуудыг шийдвэрлэдэг учраас өөрийнх нь гаргаж байгаа үр дагавар нь үндсэн хуулийн эрх зүйн үр дагавар нь бол өөрөө улс төрийн үр дагаврыг одоо үүсгэдэг. Тийм учраас бол энэ утгаараа үзэх юм бол улс төрийн эрх мэдлийн тэр орбич тэр хүрээнээс гадуур одоо шийдвэр гаргадаг үгүй үр дагавар нь шууд одоо үндсэн хуулийн төвшний одоо маргаан шийддэг учраас улс төрөөс одоо огт хамааралгүй гэж хэлэхгүй. Хамгийн гол асуудал бол энэ хамтын удирдлагын байгууллага учраас таны дараагийн асуулт болсон хуульд өөрчлөлт оруулах уу гэж байна. Тэгээ энэ хуульд маань өөрчлөлт ороогүй одоо бараг 30 жил болчихсон явж байгаа бах. Тэгээ олон удаагийн оролдлогууд явж байгаа. Тэгэхээр энэ цэцгийн хуулинд бол тодорхой хэмжээний өөрчлөлтүүд бол орох шаардлагатай. Тэгээ хамгийн гол юм та бүхэн мэдж байгаа. Үндсэн хуулийн үзэл баримтлал амин сүнс тэр чимэд өгшийн одоо анх ярьжсэн тэр үндсэн хуулийн цэцгийн тэр агуулгынх нь одоо хүрээнд явах хэрэгтэй. Мэдээж цаашдаа ч гэсэн үндсэн хуулийн цэцгийн гарч байгаа шийдвэрүүд бол олон нийтийн анхаарал татсан. Та бүхний одоо хувьд ч гэсэн одоо шүүмжлэмээр ярмаар зүйлүүд мэдээж гарах байх. Гол юм нь би бол процедурын хувьд бол их сайн хийгээд өгөх юм бол процедур нь одоо зөв байх юм бол тухайн хүн нь бол тэр механизмдаа бол захирагдаад явдгаа л гэж ингэж хэлэх байна. Тэгтээ гишүүнийхээ асуултанд хариулахад энэ үнэхээр их нюанстай зүйлийг та асуулаа. Энэ үнэхээр Монгол улсын үндсэн хуулинд заасан үндсэн хуулийн цэцгийн гишүүн тавигддаг улс төр болон хууль зүйн өндөр мэргэжилтэй гэдэг бол зайлшгүй тавигдах ёстой шаардлага мөн гэж боддог. Улс төр гэдэг хүмүүс одоо маргаан хилцүүлэг явдаг энэ процессоос нь болоод их муухай зүйл гэж төсөөлөд байх шиг байна. Гэтэл яг үнэнээ хэлэхэд улс төр гэдэг бол энэ улс орноо хөгжүүлэх бодлогын л тухай ярьж байгаа. Өнөөдрийн улсын хурлын гишүүд энэ 126 хүн бол энэ Монгол улсаас аль өнгөтэй өөдтэйгээд сонгогдсон энэ улсаа хөгжүүлэх бодлогын төлөө ухаанаа оролдуулж байгаа юм. Тэгээд энэ хууль
төрийн бодлого өөрөө улс төрийг нь ойлгож өөрөөр хэлбэл ямар бодлогоор хууль гараад ямар зорилго тавьж ямар арга хэрэгслээр энэ улс орныг хөгжүүлэх гээд байгаа юм бэ гэдгийг нь ойлгож мэдэхгүй хүн тухайн бодлого болсон хууль улсын хурлын шийдвэр за тэгээ бусад албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаа өөрөө үндсэн хуулийнхаа үзэл санаанд нийцэж гинэ үгүй юу гэдгийг ойлгож шүүх юм боломжгүй. Тэгэхээр энэ яг одоо сонгодог утгаараа зөв өнцгөөс нь харах юм бол улс төр гэдэг бол тийм бохир заваан зүйл биш. Энд байгаа бүх хүмүүс хоорондоо маргалдаж мэтгэлцэхтэй л янз бүрийн байдлаар төсөөлөгдөд байгаа болохоос биш бүгдээрээ энэ улсаа хөгжүүлэх гэж бодоод байгаа хүмүүс шүү дээ. Тэгээ энэ бодлогыг бид нар шүүж ярих гэж байгаа энэ бодлогын мөн чанар ер нь яагаад ийм шийдвэр гарсан бэ гэдгийг ойлгодоггүй байж шүүн гэдэг үл их зовлонтой асуудал. Тийм учраас энэ бол зүй ёсны асуудал. Харин сая манай нэр дэвших Сүхбаатар мөн хэллээ. Энэ шийдвэрийг гаргахдаа тухайн үеийн улс төрийн албан тушаалтны эрх мэдэлтэй хүмүүсийн нөлөөлөлд нь автахгүйгээр үндсэн хуулийн үзэл санаа төрийн бодлого хоёроо харьцуулаад шийдвэр гаргах нь бол бас зайлшгүй шаардлага. Тийм учраас энэ хоёр бол хоорондоо айхтар зөрчилдөхгүй байхаа гэж бодож байна. За хоёрдугаар асуултын хувьд бол Монгол улсын үндсэн хуулийн цэцгийн тухай хууль, за цэцэд маргаан хийж шанаа шийдвэрлэх тухай хууль нийгмийн хөгжлөө дагаад хөгжиж явах ёстой. Цаашдаа одоо таны ингээд дурдсан иргэдийн үндсэн эрхийн маргаан болон ер нь энэ Монгол улсад үндсэн хуулийн түвшинд нь тунхаглан хамгаалчихсан олон асуудлуудыг үндсэн хуулийн цэц хяналтандаа оруулж ингэж шийдвэрлэхэд бол цаашдаа улсын хурлаас тодорхой шийдвэр гаргаад үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэх тухай хуулинд өөрчлөлт орох нь зүй ёсны асуудал баха гэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр ер нь бол үндсэн хуулийн цэцэд бол хамгийн тунгалаг хүмүүс тэгээд очих ёстой гэсэн ийм одоо үзэл баримтал байдаг. Тэгээд хоёр хуульчтай бол яг хувь хүний хувьд бол бас надад бол одоо итгэхгүй байх тийм зүйл алга. Гэхдээ одоо ингээд энэ төрийн ордноос гарсан одоо шийдвэр бүхэл одоо бидний ярьж байгаа юм ард түмэн одоо бас эсэргүүцээд байна л да. Тэгэхээр та хоёр бас нэмэлтээр бас ийм асуултанд хариулж өгөөч. Мэдээж хэрэг төрийн албанд ажиллахад бол бас л одоо янз янзын даваагүйг давж явдаг. Та хоёр одоо хоёулаа бас асуудалд бас орж исэн. Сүхбаатар нэр дэвшигч бол бас сайд байхдаа нугаан автобусны хэрэг гэ тэ. За Эрдэнэт нэр дэвшигч бол ерөнхий дэд прокурор байхдаа бас зоригийн хэрэг гээд. Тэгээ мэдээж хэрэг та бүхэн бас энэ дээр бас өөрсдийнхээ хариултыг өгөөд бидний асуудлаа бас цэгцэлсэн гэдэг бас ард түмэндээ бас дуулах эсвэл цэгцрээгүй юм уу тэ. Тэр мэдээллийг өгчихгүй юу. Ингийн гишүүнд их баярлалаа бас ингэж хэлэх боломж олж байгаад. За би бол Монголын төрд бас 20 гаруй жил ажилласан, улсын хурлд 2 удаа сонгогдсон, байнгын дараагаар ажилласан, олон хуулийг хийсэн. Парламентын хяншилгалтын үйл ажлын хэсэг ахлагч байж одоо сонсголуудыг хамгийн анхны одоо зам өрөөнд татсан. Манай их хурлд одоо их хурлын дарга байж байгаа манай их хурлын гишүүд энд бас байж байна. Бид хэд бол өмнө нь олон шинжилгээг шүүхийн шинжилгээ хийсэн. Одоо сая бол шүүхийн шийдвэр ил тод нэвтрдэг боллоо шүү дээ. Тэгээд зүгээр яг яриул их олон юм би зүгээр товчлоод хэлэх юм бол сая бол яг шүүх мэдлийн үйл ажиллагаатай би бол биечлж танилцлаа. Одоо сургамжч авлаа. Ер нь болсон процесс ярих юм бол хүн өөрийгөө өмөрч ярихаар ямар нэгэн эрэгт холбогдсон хүмүүсийнхээ эсрэг тэднэлүү буруучж байгаа юм шиг. Эсвэл одоо хамтран ажиллаж исэн удирдлага болсон улсуудынхаа эсрэг ярьж байгаа юм шиг болчих гээд. Тэгээ хүн өөрийгөө авч үлдэхийн тулд би өөртөө ёс зүйн нэг л юм яасан. Намайг одоо энэ ардсан нийгэм учраас буруутгах нэг нь одоо буруутгахыг чи нээлттэй. Тэгвэл би шүүхтэр үндсэн хуулийн заасан гэмбуруутай нь хуулийн дагуу шүүхөр нотлогд хүртэл хэнийг гэмбуруутад тооцож болохгүй гэдэг энэ зарчмаа бариад тэр хилдэг ярьдаг газар нь юмаа яриа явсан. Яг одоо энэ надтай холбоотой хэрэг маргааныг ямар нэгэн хүн сонирхож байгаа бол шүүхийн одоо өөрийнх нь сувг дээр байгаа юм 100% ил тод байж байгаа. Ер нь цөөхөн улс төрчдийн хэрэг сүүлийн үед нэвтэрсэн байгаа. Тэр инх бол зээнх бол инх хамгаалалтын бид нар л байгаа баг. Бусд нь бол тэгж 100% ингэж ил тод нэвтрээгүй. Тэгээ тэндээс хүмүүс харсан баха. Тэгээ энд нэг зүйл байгаа. Өнөөдөр хоцсон хүмүүс нь юу юм бэ гэхээр би энийг одоо сайн дураараа тэр мөнгө цаастаа уг нь их мөнгнөөс хол явдаг байсан. Тухайн одоо ерөнхий сайд, эдийн засгийн хөгжлийн сайд, сангийн сайд, хууль зүйн сайд нарын одоо хүсэлтээр их үү. Ингээд Улаанбаатар хотод мөнгө авч өгөх гэж л одоо миний нэр дээр тавьслаад байхгүй. Яагаад гэвэл илэн далангүй хэлэхэд над дээр тавьчих юм бол их хурл дээр надаас хүмүүс энэ мөнгийг одоо хотоос холдуулж авч чадахгүй, тойрогоор шилжүүлж чадахгүй гэдэг ийм аргументээр л энэ шийдэгдсэн. Түүнээс одоо би яам байхгүй, аппарат байхгүй учраас уг нь миний гаргасан бодлого бол нийтийн тээвэр нэгдүгээр туюу энэ ерөөсөө их хурл засгийн газар олон нийт анхаарахгүй хотын удирдлага чартаагаад өөрөө чадахгүй болохоор зэрэг
энийг би нэгдүгээр бодлого юм байна гэдээ амьдаа дэмжүүлээ явсан. Өнөөдөр одоо 175 тэрбум төгрөгөөр надыг нөгөө хэрэгт холбогдоод байгаа 175 тэрбум төгрөгч одоо энэ Ютонг автобус болцсон гадуур явж байгаа шүү дээ. Дарханд явж байгаа 20 автобус эдэргээд энэ Улаанбаатар дахиад явж байгаа 100 автобус эдэр чинь бүгд над дээр ирсэн төсвийн багц гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр сайд түүнийг төсвийн багц дээр нь байсныхын төлөө гин буруутай шууд тооцож болохгүй шүү дээ. Одоо өнөөдөр олон сайд нэр дээр зөрчлүүд гардаг. Тэгэхээр шууд өөрөө гэмтрэг үйлдсэн үү гэдэг асуудал чинь гэмтргийн бүрэлдэхүүн байна уу гэдгээр шийдэгддэг. Тэгэхээр яг тухайн үед сонгуул ойртсон байсан, өөр хоорондоо тэмцэлдэж улсууд байсан. Зас гаднаас нийлүүлэгч талын автобус нийлүүлэгчсэн талын нөхдүүдийн одоо ажиллагаа эднэр байсан. Яг энийг бол би нэг олон юм яримгүй байгаа зүгээр өөрөө бол харж энийг давж туулж ингээ 3 шатны шүүхээр ороод ингээ гин буруугууд тооцогдсон. Тэгвэл одоо 3 жил 3 он дамжлаа. Тэгвэл шүүхэр мэдлийн үйл ажиллагаатай нэлээд сайн танилцлаа. Монгол улсын систем дээр том төслүүдийг хэрэгжүүлэхэд хяналт хариуцлагын тогтолцоо гүйцэтгэлийн шатанд бол үнэхээр хангалтгүй учраас эцсийн үндэ хэн нэгэн дээд албан тушаалтаа энийг үүрч таарч байгаа. Тэгээ би энийг одоо үүрэх тавилантай байсан ч гэсэн өнөөдөр нийтийн тээврийн салбар нь түгжинлийн асуудлаар ойлголтууд урагшилсан гэж бодож байгаа. Өнөөдөр Улаанбаатар хотын хууль нэгжийн хуулиудыг би өөр ажил хэсгийн ахлагч байсан. Зарим хүмүүс одоо буруутгаж байгаа тэр олон хуулийн түгжээсийг уг нь тайлсан үнэ. Одоо би нөхдүүдийн хамтдаа манай энэ өөдөө зарж байгаа гишүүд байж байна. Бид эдийн хуулийг баталж гаргаж ирсэн байхгүй. Тэгэхээр би танд сая хэлж байгаа юм бол хуулийн хувьд бол гин бурууг болж байгаа. Гэхдээ ёс зүйн хувьд бол би хариуцлага хүлээсэн шүү. Ягаад гэвэл нэг 5 дахь асуудал яригдангуут нэгд өдөр би ажиллаа өгөөд чөлөөлөгдсөн, огцроогүй чөлөөлөгдсөн. Түүнээс гадна шүүмжлэлийн тэр мөндөр борог өөтөө хүлээж авч хүлээн зөвшөөрсөн. Ягаад гэвэл Монголын төрийн сул дорой байдал гэдэг бол дандаа хэн нэг нь цугтаж болохгүй шүү дээ. Хэн нэгэн буруутгагдах ёстой, хэн нэгэн шүүмжлэгдэх ёстой. Гагцхүү араас нь харамсалтай энийг засах ажлууд нь сайн явах ёстой. Тэгэхээр би энэ дээр одоо уйлан дуурах юм уу, гомдлох, хэлмэгдлээ гэж хэлмээргүй байна. Энэ бол Монголын түүхэнд нэг кейс болоод цаашдаа нийтийн тээврийн салбарт урагшлаад хөгжөө яваасаа их хурл нь одоо хянаад сайн тэгээ гин буруугүй хэрэгсэхгүй болсон. Тийм учраас би өнөөдөр төрийн албанд ажиллах үндсэн хуулийнхаа эрхийг эдлээд нэр дэвшээд явж байгаа. Тэгээд та бүхэн манаас бодож болгоно үзье. Би ер нь хууль зүйн салбарт 32 жил ажилласан байна. Тэгээ үндсэндээ хил дээр хилийн цэрэгт хууль сахиулагч ажил хийжсэн, хэрэг шалгаж ирсэн, өмгөөлөгч хийжсэн, прокурор хийжсэн. Хуулийн сургуулийн багшаач эрүүг эрхцэн чиглэлээр хийсэн. Тэгээ сүүлийн 5 жилийн хугацаанд хууль тогтоох бодлого боловсруулах салбарын ажилд 2 дугаар ангинад ингээд туслаад ажиллаж байна. Тэгээ хэрэг болвол шалгаж байсан. Тэгээ нэг хэрэг дээр одоо асуудалд орсон. За энэ хэргийн асуудал маань тэр сая Сүхбаатар нэр дэвшигчээс ялгаатай нь ам нэвэл уушиг нэгээд ярих гэхээр яриулдаггүй. Төрийн нууцад хамаарсан гэдэг. Тодорхой зөрчил дутагдлын асуудлыг ил гаргаж олон нийтийг шуугуулчихад бүгд нь ил гаргахаач гэхээр гаргадаггүй. Ингээд энэ асуудал болсон. Гэхдээ үүнтэй холбоотой хууль зүйн хариуцлага бол хүлээхэд тухайн ажилд хайн ганцсан байна. Эрсдэлтэй нөхцөл байдлыг тооцоололгүйгээр асуудал үүсгэсэн байна гэсэн ийм дүгнэлт хүлээж аваад би бол хуульч хүн байж шүүхийн шийдвэрийг хүндлэх ёстой. Тэрэн дээр ямар нэгэн өөрийгөө зөвтгөж энэ юм ярихаас илүүтэйгээр тухайн асуудлыг хариуцлагаараа хариуцаад хариуцлага хүлээгээд дуусгачихсан. Одоо ямар нэгэн байдлаар энэ томилгоотой холбоотой асуудал шийдэхэд бол хууль зүйн асуудал бол багхгүй.